За Баянзүрх дүүрэг маань бол Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг байгаа. 380 орчим мянган хүн амтай хөдөлгөөнд дүүрэгтэй нийлээд. За энд манайх 458 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. За нэгдсэн эмнэлгийнхаа хувьд бол бидний сүүлийн 3 жил тавьсан бодлого бол эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, нэр төрлийн авшруулах, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яамнаас барьж байгаа чиг бодлого авахрын мэслийн тусламж үйлчилгээ нээхэд бол яг бэлэн боллоо. Орчин үеийн 2 вакуум хаалганы өрөөтэй бэлтгэлийн засаг маань бэлэн болсон байгаа. За гемодиализын тусламж үйлчилгээ бид нэмсэн байгаа. За хавдрын хийм эмчилгээг гих мэтчлээ одоо тусламж үйлчилгээнд дээр нэлээдгүй олон тусламж үйлчилгээг сайжруулсан байна. Үүнээс гадна эмийн тусламж үйлчилгээг, эмзэн тусламж үйлчилгээ сайжруулах тал дээр бас нэлээдгүй ажил хийсэн байгаа. Эмзүүч нарыг яг орон тоогоор авч ажиллуулад одоо орчин үед анагаах хүнд барьж байгаа чиг бодлого бол нэг өвчтөнд багаараа эмнэлгийн тусламж үзүүлдэг энэ чиг хандлага руу бид явж чадж байна. Энэ тал бол нэгдээдгүй их ажил хийж байна. За мөн 2020 он гараад ковид-19 талаар бол нэлээдгүй бас өвчлөлттэй холбоотой нэлээдгүй бас эрүүл мэндийн салбарыг нэлээдгүй дөргиосон, олныг хамарсан ийм нөхцөл байдал үүссэн. Энд бас бид нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яамнаас барьж байгаа бодлогын хүрээнд сүүлд баригдсан 100 ортой эмнэлгийг ковид-19 өвчтөн хүлээн авахд зориулж бэлдсэн байна. Баянзүрх дүүргийн нийт хүн амдаа бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээг аль хор чанартай тусламж үйлчилгээг олшруулахын тулд бол нэлээд үйл ажиллагаа эхэлсэн байгаа тийм. Тэр ковид-19-тэй холбоотой манайх 100 ортой эмнэлгийг нэгдүгээр түүний нөөцийн хувьд, хоёрдугаар тоног төхөөрөмжийн хувьд, эмт тарианы хувьд гэдэг ингээд бэлэн байдлыг хангасан ажиллаж байна. Тэгэхээр улс орд даяар бас ачаалттай хүнд хэцүү үед бол манайх 100 ортой эмнэлгээ одоо бүрэн ашиглахад бэлэн болгосон байна. Бид нар бол яг энийг дагаад энэ араас ингээд шин сэтгэлээс өмч нарын чинь ард дагаан биелүүлж байгаа. Тэгээд бидний сэтгэл зүрх бол одоо гарын алд байгаа шүү гэдэг. Бас их сайхан ажил хийсэн. Өдөртөө өнөө бас нарийн хуур нэмдийн юмнууд бас их хэрэгтэй л дээ. Тэр айгүй их сайхан сонсогдлоо. Ковид үед одоо ингээд. За ковид үед бол манайх 100 ортой эмнэлгээ бэлдсэн байгаа. 100 ортой эмнэлгээ бэлтгэхийн тулд бид нар нэгдүгээр тоног зохиомжтой одоо төлөвлөгөөгөө зохиолсон ковид үед гарах хэмжээнүүдийг бид нар байгуулгын хувьд бид нар бас өөрхийн эмнэлэг нээлттэй шүү. Бид нар бол эмнэлэг цаана бэлэн байгаа шүү. Эм тарианы хангалт түүний энийг тодор авч үзэж байгаа. Тийм тань. Манай эмнэлэг бас нэлээд ажил дагаан биелүүлж байгаа. Бидний сэтгэл зүрх бол одоо гарын алд байгаа шүү гэдэг. Ковидын талаар эрүүл мэндийн яамнаас манай төр засгаас хийж байгаа